Сайн мэцхан хүүхдтэй энэ удаагийн хичээлээрээ жишээ дүрм танилцуулж байна. Хичээлийн зорилго жишээ дүрм ойлгож зөв бичиж сурна. Жишээ гээгүүлэгчийн дүрм. Bir үгийн ихэнх жишээний дараа а, о их шиг бичнэ. Жишээ нь чон, шугам. Үгийн донд жишээний дараа богино их шиг бичих шаардлага гарвал зөвхөн и их шиг бичнэ. Жишээ нь унших, бичих. Им үгийн ихэнд жишээний дараа и, о, у их шиг бичнэ. Жишээ нь чүмэг, жүжиг. Жишээр төгссөн үгэнд заахын тий ялгалын ийг харьяалгын тий ялгалын ийн нөхцөл залхаж бичнэ. Жишээ нь багшийн сурагчийг. Дасгал 1. Холбоогийг анхааралтай уншиж гүйцэн бичнэ үү? Дараахан өгүүлбэрийг дэвтэрдээ бичиж жишээш гээгүүлэгч орсон үгсийг ялхан бичиж дүрмээр тайлбарлана уу? Тэр шувуу өвлийн хүртэнд үслэн гэж хаврын хатууд хашна гэж хайртай битэг бүзээндээ чимх будаа чихэж атуу будаа агуулсан юм гэжээ. Анхаарал хандуулсанд баярлалаа.